сайн байцгааны үзэгчтэй. Алийн тойрог нэвтрүүлэг өнөөдөр үзэгч та бүхэнтэйгээ Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотын агаар болон сансрын музейг үзүүлэхээр бэлтлээ. За энэ музей бол үнэхээр сонирхолтой. Бид нар бас Майамигаас заавал Вашингтон DC хотод ирээд энэ сансрын музейг үзүүлээ. Үзэгч олонтойгоо хамтаар аялье гэж бодож ирсэн. Энэ бол үнэхээр гайхалтай музейтэй. Хүн төрөлхтөн сансрын уудамжааг хэрхэн эзэмшиж хүний хүсэл гэдэг бол хязгааргүй байдаг. Тэр сайхан мөрөөдийг биелүүлэхийн тулд хүн төрөлхтөн хэрхэн яаж тэнцэж энэ агаар орон зайг ашиглаж агаарын тээвэр хөгжиж за улмаар сансар огторгоо гэдэргээд ерөөсө бүхий л хөгжлийг үзүүлсэн юм сайхан музейгээр хэдүүд хамтдаа аялье. За тэгэхдээ энэ музей бас нэг гол онцлог нь гэхээр бас дотроос нэлээд олон хэсгээс бүтчихэн л та. За нэгдүгээрт хүн гэдэг бол ерөөсөө агаар нисэж тэнгэр дүүлэн нисгийг мөрөөдж исэн. Тэр сайхан мөрөөдлийг нь бас үзүүлсэн юм агаарын музей байж байна. Мөн цаашлаад сансар огтгоог хэрхэн ашиглаж исэн сансрын технологи гэж ярьдаг. Сансрын технологитойгоо улбаад маш олон техник технологийн дэвшил хэрхэн хөгжиж ирсэн талаар энэ дотроос бас үзэх боломжтой. За тэгээ 3 дахь хэсэг нь болохоор хүн төрөлхтөн ингэж хөгжиж дээш нь дэвшихийн хэмжээгээр бас хоорондоо дайн тулаан болж агаарын орон зайг эзэгнэж тэр хэрхэн хүн төрөлхтний хоёр биеийн лүгөө онцсон тэр муухай хүйтэн дайны үеийн бас түүхийг харуулсан Америкийн нэгдсэн улсын, Оросын болон дэлхийн дахины олон агаарын тэр техник технологиуд зэвсэглэл хэрхэн хөгжсөнийг энэ музейгээс бас хэдүүлээ үзэх боломжтой юм байна. Бид энэ музей доторх агаарын тээврийг үзүүлсэн хэсгээр ороод ирлээ. За ингээд үзэж байхад байна шүү дээ. Хүн төрөлхтний сансар огтгоог эзэмших гэхээсээ илүүгээр хүн төрөлхтний нисэж үзье гэсэн хүслийг үзүүлсэн хамгийн анхны онгоцны модель энд байж байна. Америкууд бас гэр бүлээрээ бас энэ музейгээр ингээд аялаад хүүхдүүд бүгдээрээ энэ сайхан музейгээ үзэхийн зэрэгцээ таны мэдэх юм бол асар их ач холбогдолтой байна. За жишээлбэл энэ тэгт чинь ингэж байна. Анхны онгоцныг далавчийг хэрхэн хөдөлгөж нисэх талаар бас нэлээд юм хүмүүст ингээ сайхан үзүүлэн таниулан хийцэн. За ялангуяа энд ирсэн хүүхдүүд ерөөсөө гэр бүлээрээ аав ээжтэйгээ ирээд энэ музей үзмэрт бас ингэж хурж болдог, ингээ оролдож болдог. Анх яаж хүн төрөлхтөн нисхийн төлөө тэмцэжсэн бүхэл бүтэн хэдэн зуун жилийн түүхийг өгүүлсэн хэсэг байж. Аялж байгаа бидний хувьд бол ерөөсөө энэ музейг үзээд маш олон зүйлийг бас ойлгож авч байна. За ялангуяа таны мэдхийн хувьд ер нь агаарын орон зайг эзэмшиж хүн төрөлхтөн ниснэ гэдэг маань маш олон техник технологиос бүтэж байна. За жишээлбэл энэ агаарт хэрхэн газраас тасрах аэродинамикийн хуулиудыг бас хүүхдүүдэд хэлж өгж байна. Мөн байршил тогтоох технологи хэрхэн хөгжиж ирсэн. За ялангуяа 1600 оноос хойш дэлхий дээр усан полотод хөгжөөж байршил тогтоох технологи хөгжихийн зэрэгцээгээр агаарын орон зайг эзэмших гэсэн хүн төрөлхтний хүсэл мөрөөдлийг хэрхэн хөгжиж ирснийг ерөнхийдөө энэ музейгээс үзэж болж байна. За энэ хэсэг бас их сонирхолтой хэсэг орж ирж байна. Анхны онгоцны моторын хэсэг. За энэ дээр ингээд түүхийн бичсэн байж байна. 1902 оноос ерөнхийдөө онгоцны хөдөлгүүрийг бас бүтээгээд хийх явцад бас нэлээд олон шинжлэх ухааны нээлтүүдийг бас энэ онгоцондоо оруулаад анхны хөдөлгүүр бүтээсэн түүхийг бас үзэж болж байна. За энэ тэгэхэд чинь хамгийн анхны онгоцны модоор хийгдсэн сенс байна. Эхний үедээ тэр майхтар техник технологи хөгжөөг байсан болохоор ихэнх онгоцны эд ангиудыг модоор хийж ирсэн. Ерөөсөө нэг хүн даах хэмжээний ийм онгоц байсан байж таа. Анх ингээ харж байгаад. За энэ музейгээс ер нь заавал насан туршигаа хүүхэд илтгэхгүй би өөртөө үзээд маш их зүйлийг ойлгож авч байна.
За жишээлбэл энэ хэд чинь одоо онгоцны далавчны одоо систем хэрхэн одоо энэ онгоцыг одоо удирдах талаар ерөөсөн маш олон одоо зүйлүүдийг ер нь ингээд тайлбарлагдсан байж байна. За одоо жишээлбэл одоо энэ хэд чинь одоо хүн төрөлхтөн анх 1900 одоо 3 оны 12 дугаар сарын 17-нд анхны одоо нисэх онгоц газраас хөөрч 12 секундын туршид 120 фит одоо замыг одоо туулж ирсэн гэдэг. Энэ болохоор одоо бидний ингээд сонсоход хинээдэнтэй юм шиг боловч тухайн үед маш том одоо амжилт болж ирсэн. Ер нь техник технологи гэдэг бол ерөөсөө одоогийн цаг хугацааны техник технологиг бол одоо өдөр сараараа хэмжихээ аргагүй цаг минутаа уралдаж хөгжиж идэг. Тухайн үедээ энэ хөгжил нь бол одоо энэ 12 секунд одоо газраас хөндөрч одоо ниссэн нислэг бол хүн төрөлхтний бас түүхэнд орж ирсэн бас одоо түүхийн алтан хуудсыг нээсэн гэж бас ярьдсан байна. За одоо бид ингээд аялаад одоо цэргийн одоо нисэх хүчний түүхийг харуулсан музей хэсгээр ингээд ороод ирсэн байж байна. За тэгвэл энэ нэг сонин хөгжилтэй түүхийг бас үзэгчтэй ярьж өгье гэж бодлоо. Тухайн үед нисэх онгоцыг одоо дайнд ашиглая гэсэн санааг бас хүмүүс л гаргаж ирсэн төвхтэй зохион бүтээгчид. Тэгэхэд тухайн үеийн бас одоо Америкийн нэгдсэн улс болон одоо Европын маш олон одоо генералууд их сонин зүйлийг хэлж ирсэн байдаг. Нисэх хүчнийг цэргийн одоо техник технологи дээр ашиглана гэдэг бол хизээч одоо тийм зүйл байхгүй. Энэ бол одоо хүүхдийн тоглоом шиг юм ярьлаа гэж одоо тухайн үед бас ярьж ирсэн. Мөн компьютер одоо хүмүүсийн хэрэглээ болоод айл болгон гэртээ нэг компьютертэй болно гэж одоо хэлж яхад энэ бол хизээч бүтэхгүй зүйл гэж одоо хэлж ирсэн. Яагаад гэж хэлж ирсэн бэхээр тухайн үеийн одоо анхны компьютер одоо 3000 гаруй килограмм жинтэй маш том лампуудтай байсан. Яг тэрэн шиг одоо анхны үедээ хөлөг онгоц ерөөсөө маш болох хийцтэй байсан. Restraining the airplane to release it, get turned around into the wind, facing the wind with a takeoff. Гэтэл одоо яг үндсэндээ дэлхийн одоо цэрэг техникийн одоо хамгийн гол одоо цохилт өгөх одоо зэвсэг бол одоо агаарын нисэх хүчин болцсон байдаг. Техник технологийн хөгжил дэвшил гэдэг бол ерөөсөө маш хурдан хөгжиж одоо хүн төрөлхтний одоо олон шин дэвшилтэй технологиуд ингэж хөгжөөд энэ одоо сайхан одоо 90-100-ыг бидэнд авчирсан. Дэлхийн 1-р дайны үеэс л ер нь агаарын одоо техник технологид одоо цэргийн одоо технологи одоо нэвтэрч хүн төрөлхтний бас агаараа орон зайг эзэмших гэсэн тэр техник технологийн одоо хүсэл мөрөөдөл нь бас нэлээд одоо том өндөр шат агсан одоо тийм төвхтэй. За тухайн үе одоо энэ техник технологийн ингээд харахад одоо нэг том сенстэй одоо голцоо одоо сөнөөгч онгоцнууд одоо эхний үедээ байж ирсэн. За дараагийн үедээ бол мэдээж ингээд хөгжөөд маш олон одоо хүчирхэг техникүүд бол гарцсан. Францын, Английн, Оросын гэж ерөөсө дэлхийн маш олон орны цэргийн болон одоо иргэний онгоцуудыг ингээд бас үзүүлсэн байж байна. За яг одоо миний үзэж байгаа энэ хэсэг болохоор Францын Лафайетийн одоо эскадрил анх Америкийн нэгдсэн улсын одоо нисгчдийг 1914 онд одоо бэлдчихсэн. Тэгээ анхны эскадрилийн одоо зураг энд одоо ингээд байж байна. Лафайетийн эскадрилийн одоо өдөрлөгчийн малгай ингээд байж байна. За энд болохоор одоо тухайн үед одоо байсан одоо Америкийн болон Францын одоо эскадрилийн нисэх хүчний одоо хүмүүсийн одоо хэрэгжилж ирсэн одоо тэмдэг одоо хэрэгжилж ирсэн одоо үнэмлэх гавьяаны одоо загалмай медалууд ингээд байж байна. За яг одоо миний орж ирсэн газар болохоор одоо Тэнгисийн цэргийн хүчний одоо том хөлөг онгоцны дахамдын өрөөнд ингээд орж ирчээд байж байна. За энд ингээд ерөнхийдөө ингээд үзэж хахад миний бас ойлгохгүй зүйлүүд маш их байна. Одоо мэдээж яаж одоо богино хугацаанд энэ олон зүйлүүдийг бол ойлгохгүй. Гэхдээ энэ чэнэс би ямар дүгнэлтийг ингээд өөртөө ойлгож байна гэхээр шүү дээ. Ерөөсөө энэ зэвсэг техник гэдэг маань одоо ер нь шинжлэх ухааны одоо асар өндөр мэдлэгтэй хүн л одоо энэ одоо хөлөг онгоцыг удирдахаас өөр аргагүй байдалд одоо
орохоор The ordnance is loaded, and the plane captains give their aircraft their fuel supply along. The E-2C Hawkeye is camouflaged. It's all seeing radar. We'll keep an eye on the activity. энэ тэгтчинд одоо энэ хөлгийн тавцан дээр байгаа маш олон онгоцуудыг удирдах чинь энэ чинээс ч одоо бүхэл бүтэн маш олон одоо хяналтын системүүд одоо байж байна. За энэ болохоор одоо газрын одоо далайн одоо гүнд орох одоо янз янзын одоо шомбогц онгоцыг илрүүлэх хэрэгсэл. За энэ хэсэг болохоор одоо хөлгийн онгоцны одоо хамгийн гол хэсэг болох одоо navigation system. Одоо хаана одоо хөлгийн онгоц одоо ямар чиглэлээр ямар байрлалаар явах уу гэдэг ерөөсөө маш олон төрлийн одоо зүйлүүд байж байна. Техник технологийн одоо асар өндөр одоо хөгжил дэвшлийг одоо 20 дугаар зуун бол бидэнд одоо авчирсан. Яг тэр одоо хүн төрөлхтний одоо тэр бүтээсэн сайн сайхан зүйлийн одоо зэрэгцээгээр бас хүн төрөлхтний одоо энэ техник технологийн дэвшил бас асар их одоо муу урдаг дагаврыг бас бий болгож одоо чадхаар одоо маш их тийм техник технологийн дэвшлийг л одоо бидний анчаас харж байна. За одоо миний одоо яг энэ баруун гар талд байгаа одоо энэ хоёр пуужиг одоо манай үзэгчид харж байгаа баха. Энэ гэгт чинь одоо Америк нэгдсэн улс одоо зөвлөх холбоот улсын одоо Хүйтэн дайны үед одоо та бидний бас айж исэн одоо Першин 2 гэдэг нэг Америкийн пуужин байж байна. Төв алгасч пуужин. За одоо хажуу талд нь одоо төв алгасч хуучнаар одоо зөвлөх холбоот улсын одоо Оросын зэвсгэлд байдаг. SS гэдэг одоо төв алгасч юм актер том пуужингууд. Одоо ингээ харахад их сонин санагдаж байна. Одоо тухайн үедээ одоо социалист нийгмийн үед одоо энэ хоёр пуужин одоо энэ одоо муха цөмийн зэвсгэл одоо дэлхийн ертөнцийг устгах гэсэн одоо энэ хоёр пуужин гэхэд одоо хамтдаа ингээд түүхийн нэг жижигхэн үзүүр болцсон ингээд байж байгааг харахаар үнэхээр бас тийм сонин мэдрэмж төрж байна. Энэ дэлхийг одоо хэд дахин устгах хэмжээний тийм цөмийн зэвсэг одоо хоригдлогжсэн одоо түүхтэй. Цөмийн зэвсгэлэл цөмийн технологи гэдэг бол ерөөсөө хүн төрөлхтний хөгжлийн өндөр түвшинд аваачсан боловч одоо нөгөө талаасаа ямар их агуу зүйлийг одоо хийж чаддаг бас мөн ямар агуу их муухай зүйлийг одоо хийхээр зэгчээсэн бэ гэдгийг бас энэ үзэг хараад бол надад бол тийг санагдлаа. За дөнгөж сая бид нэр Америк нэгдсэн улсын одоо ерөнхийлөгчийн онгоцоор ингээ айлчлаад үзлээ. Их сайхан тоглог онгоцоо 1950-аад оны үеийн одоо Дуглас DC-7 гэдэг бид нар онгоцыг сайн сонирхсан. Ерөнхийдөө агаарын тээврийн хөгжлийг бас ингээд сонирхоод үзэж байхад байна шүү дээ. Хамгийн аюулгүй тээвэр гэдгийг бас ингээд хэлж идэг. Одоо жилд одоо хүчнээ одоо саяхан одоо онгоцоор нисэж идэг. Одоо манай дэлхий чи ерөнхийдөө нэлээд жижигсэж байгаа гэдгийг бас энэчнээс харж болохоор байна. За өглөө бид нар жишээлбэл одоо Майамид ингээд байж байгаа л маргааш одоо оройн ихт чинь бид нар одоо Улаанбаатарт очичдаг. Монголын нэг сайхан одоо үлгэр байдаг. Үүлтэй тэнгэрээс дагуур үзүүртэй модноос дээгүүр одоо нисээд хоногийн газрыг өдрөөр товчилдаг гэдэг шиг. Ерөнхийдөө энэ музейг ингээд үзээд явж байхад ерөнхийдөө хүн төрөлхтний агаарын орон зайг эзэмшиж одоо агаарт нисэж одоо хүний одоо хүсэл мөрөөдөл хязгааргүй байдгийг бас энэчнээс энэ музейгээс үзэж байна. Саяхан ч одоо сарын өмнө Америк нэгдсэн улсын бас агаарын тээврийн компаниуд нэгэн том хөлөг онгоц бүтээсэн. Тэр хөлөг нь болохоор Сан Францискогоос Нью-Йорк хүрэх одоо тэр асар хол за бараг 5000 гаруй км зайг ерөөсөө цаг 30 минутын хугацаанд туулаад ирсэн. Одоо ийм одоо бас мундаг одоо амжилттай явж байгаа юм байна. За тэгээ явандаа бол одоо энэ онгоц нь одоо нэг 5-6 жилийн дараагаад одоо нийтийн хэрэглээр нэгэд орчихно гэсэн одоо ийм сая үзлээ. За тэгээд энд бас нэг статистик тоо баримтыг ингээд бас харж байхад Америк нэгдсэн улсын болон дэлхийн агаарын тээврийн компаниуд олон нислэгийг бол зэрэг хийж идэг. Гэхдээ эднэрийн одоо аюулгүй байдал гэдэг бол одоо манай үзэгчдийн хувьд ер нь зорчигчдын хувьд бол хамгийн одоо гол асуудал байдаг. За статистик судалгаагаар гэхэд ер нь дэлхий дээр хамгийн аюулгүй тээвэр одоо юу вэ гэх юм бол одоо онгоц гэж одоо нэгэн дуугаар одоо хэлж байна.
дэлхийн ертөнцийг үзье гэсэн тийм олон сайхан мөрөөдөлтэй улсууд ерөнхийдөө уулздаг газар нь онгоцны боол болцсон юм байна. Тэгээд бас энэ далмаар бас одоо бидний манай аялын тойрог нэвтрүүлгийн болон манай үзэгчдийн бас олон сайхан хүсэл мөрөөдлийг биелүүлж одоо дэлхийгээр ингэж тэнэж нүдээ нээж олон сайхан зүйлийг үзүүлэхэд манаас тус болж байгаа компаниас дуржаа. За манай нэвтрүүлгийн бас ивент тэтгэгчээр одоо Air Express гэдэг компани ажиллаж байгаа. За энэ компани болохоор одоо зөвхөн Монголдо төдийгүй Монголоос одоо гадаад руу ч гэсэн маш олон нислэгийг одоо хийж байгаа бас манай хүчирхэг одоо агаарын тээврийн компаниудын билетийг одоо борлуулдаг ийм компани байгаа. За мөн манай нэвтрүүлгийн бас ивент тэтгэгчээр одоо Turkish Airlines гэдэг нэг сайхан компани байгаа. Turkish Airlines болохоор дэлхийн одоо бараг 140 гаруй улс руу Истанбулаар одоо эхлэлтэй маш олон онгоцны билетийг бол хийж байгаа. Бид нар гिचл одоо энэ сайхан онгоцоор авна штэ. Ингээд Лос Анжелес дээр ирээд бид нар Майами дээр ирээд ерөөсөө энэ Turkish Airlines компани бол маш найдвартай компани байж байна. Тэгэхээр энэ сайхан одоо хөлөг онгоцнуудын ингээд өмнө ирчээд энэ ивент хийх компаниа танилцуулж байгаадаа баяртай байна. За мөн манай нэвтрүүлгийн бас ивент итгэгчээр одоо Америк нэгдсэн улсад бас нэлээд одоо хүчээ авч байгаа. Одоо ялангуяа Америк нэгдсэн улсын энэ том зах зээл дээр одоо өөрсдөө гэсэн байр сууриа эзлээд одоо энэ өндөр шалгуурыг даваад ажиллаж байгаа компани бол одоо дэлхийн автомашины томоохон үйлдвэрлэгч одоо Kia Motors компани бидэнтэй хамтарч ажиллаж байгаа. За Вашингтон DC-д одоо ирсэн бас гол зүйл нь юу юм гэхээр үзэгчтэй зориулаад бас таны мэдхүүд нь бас маш олон сайхан зүйлүүдийг бас үзүүлэх гэсэн тийм бодолтой байж байгаа. Бидний бас нэвтрүүлэг маань зөвхөн одоо ган үлцээ гэдэг одоо миний одоо аялаад яваад байгаа бас зүйл биш. Үзэгчид маань бас надтай хамт аялж дэлхийн ертөнцийн одоо олон сайхан зүйлүүдийг нээж ингэж хамт аялж байгаа улсуудаа үзэгчтэй бид нар бол маш их баярлалдаг. Аяллаа нэвтрүүлэг хийгээ явж байхад маш олон хүмүүс одоо тааралдаад ийшээ аялаач, тийшээ аялаач гэж сайхан зөвлөгөө өгж урам хайрладаг. Тэгээ бас үзэгчтэй бас энэ далмаараа бас ингээд сэргэлцээ дамжуулаад бас та нартаа бид нар одоо улам сайн сайхан одоо олон сайхан зүйлийг одоо хүргэхийн төлөө бас хичээж ажиллах болно. Бас та нарын бас одоо бидэнд хайрлаж байгаа урам бол бидэнд маш их сэтгэлийн маш их дэм өгдөг гэдгийг бас дахин бас хэлмээр байна. Энд ямар сонирхолтой юм байна үзэгчтэй хамтдаа ингээд үзье. Энэ болохоор одоо Оросын сансрын одоо судалд маш том одоо гавьяа байгуулсан Tsiolkovsky гэж одоо хүн байдаг. Тэрний хамгийн анхны сансрын хөлгийн модель байна. За ерөнхийдөө ингээд энэ байрлалын энэ моделийг харж байгаад одоо сансрын хөлгийн дээд хэсэгт болохоор энэ удирдлаганд байрлаад ингээд нисгчтэн сайхан амарч байгаа. За сансрын хөлгийн хоёр дахь давхар нь болохоор ингээд сайхан амарх өөрөө юм уу да сайхан байнтай энэ сайхан дүүшний сайхан өөрөө байна. За гурав дахь хэсэг нь болохоор одоо энэ сансрын хөлгийн одоо тэр моторын дээд одоо эд анги ч юм уу. За доотлын хэсэг нь болохоор ингээд түлш одоо пуужингийн тэрэлтэт хэсэг нэг иймэрхүү моделуудад ер нь хийж ирсэн. За тэгээ энэ музей дотроос ингээд үзэж явж байхад насан турш би өөртөө одоо энийг ойлгоод бас мэдэж авч чадхааргүй ерөөсөн маш нарийн тийм шинжлэх ухааны зүйлүүдийг бас тайлбарлсан. Гэхдээ шинжлэх ухааныг ер нь тайлбарлахдаа тийм хүнд хэцүү хэлбэрээр биш. Ерөнхийдөө анхны системийг яаж хөгжсөн бэ гэдээ ерөөсөн маш энгийн жижиг зүйлээс одоо тайлбарлаад хэлсэн болохоор бидний хувьд бол маш сонирхолтой. Тэгээд ерөнхийдөө энэ музей дотор ингээд ороод үзэхэд ерөнхийдөө бараг 2-3 одоо ботном үндэсний дайтай тийм маш их мэдээллийг одоо олж авч байна. Ер нь дэлхийн ертөнцид одоо үүсч хөгжиж ирсэн агаарын одоо орон зайг эзэмших гэсэн одоо дэлхийн маш олон орны эрдэмтдийн бүтээсэн одоо бүтээлүүд одоо энд бас байж байна. За үнэхээр том музей юм аа. За бид хоёр одоо бараг өглөө орж ирээд ингээд одоо өдөр 3 цаг одоо болж байна. Тэгэхдээ одоо энэ музейн бараг ихэнх хэсгүүдийг нь одоо дөнгөжл одоо талд нь л орж байна. Ерөөсөө маш том музей байна. За одоо бид нар болохоор хамгийн бас үзэгчдэд одоо хамгийн сонирхолтой хэсгээр одоо орж ирж байна. Энэ одоо ямар хэсэг гэхээр одоо сансар судлалын одоо түүхэнд одоо гавьяа байгуулсан одоо хүмүүсийнхаа одоо түүх намтрыг ингээ үзүүлсэн байж байна. За жишээлбэл одоо энэ дэхэд одоо Оросын одоо сансар судлалын одоо томоохон эрдэмтэн Королевой одоо Америк нэгдсэн улсын одоо Von Braun гэдэг ерөөсөө маш олон одоо сайхан одоо хүмүүсүүдийг байж байна.
За энэ дээр болохоор орсууд болохоор өөрсдийнхөө сансар судлаач одоо сансарын нисгч нараа одоо бидний одоо баатрууд гэдэг одоо миний лав мэдхээр одоо Юрий Гагарин байна, Тишков байна. Тэгээ мөн одоо Оросын маш олон одоо мундаг сансарын нисгч нар одоо энд ингээд сайхан түүхэнд ингээд дэлхийн түүхэнд ингээд үлдсэн байж байна. Дэлхийн хамгийн анхны одоо сансарын нисгч одоо Юрий Гагарин одоо байж байна. Өөрийнхөө одоо ээжтэйгээ аавтайгаа ингээд авахулсан. Одоо үнэхээр одоо агуу юм а тий. Энэ Юрий Гагариныг одоо бид нар тухайн үедээ Оросын хүн гэж одоо зөвлөлт улсын иргэн одоо мундаг баатар гэж бодож ирсэн. Гэтэл Юрий Гагарин бол одоо энэ Америкийн нэгдсэн улсын сансар судлалын музей дээр ингээд түүхэн тавигдсан. Үнэхээр одоо дэлхийн хэмжээний одоо хүн байна. Апреля 1951 года в Советском Союзе выведен на русскую машину. Одоо Юрий Гагарины одоо анх одоо сансараас бууж ирж яхад нь одоо Оросууд одоо Оросын одоо төр засгийн удирдлагууд одоо угтаж авч исэн, халуун баяр хүргэж исэн. Ерөөсө бүхий л одоо түүхийн одоо гэрч болсон зүйлүүдийг одоо энэ музейгээс бас бид нар бас үзэж болж байна. За одоо энэ шиг хичээл одоо Юрий Гагарины одоо хэрэгжилж исэн Оросын одоо сансарын нисгчдийн одоо хувцас хэрэглэл байж байна. За энэ хажуу талд нэг хэтэл одоо Америкийн сансарын нисгчийн бас хэрэгжилж исэн одоо хувцас хэрэглэл гэж ерөөсө сансар судлалын талаарх одоо бүхий л олон мэдээллийг одоо хүнд өгөхөөр одоо ийм сайхан музей байна. Америкийн нэгдсэн улс одоо зөвлөх холбоот улс хоёр бол ерөөсөө энэ сансар судлалт бол ерөөсөө дэлхийд голлох байр суурьтай одоо оролцож одоо шинжлэх ухааны техник технологиг хөгжүүлсэн. За сүүлийн үед мэдээж одоо олон улсууд бол нэмэгдээд одоо Хятад, Энэтхэг гэдэг одоо томоохон улсууд одоо сансар судлалыг бол эрчимтэй одоо судлах болсон. Одоо бид хэдний одоо аялж байгаа одоо бид нар хамгийн гоё хэсгээр нэгэд орж ирж байна. Одоо энэ одоо музейгээс чинь сансар судлалын одоо маш олон сайхан зүйлийг үзэхээсээ гадна одоо хүн төрөлхтний одоо эв найрамдал, инх тайвны одоо хамгийн гол одоо бэлэг тэмдэг болсон одоо энэ үзүүрийн өмнө одоо ирчээд байна. Энэ болохоор Америкийн нэгдсэн улс зөвлөх холбоот улс сансарт уулзж ирсэн. Энэ бол одоо дэлхийн түүхэнд одоо маш тодоор одоо үлдсэн байдаг. Америкийн нэгдсэн улсын Аполло хөлөг одоо зөвлөх холбоот улсын одоо хуучнаар одоо соёо зөвлөх хоёр 1975 онд одоо хоорондоо сансарт агаарт одоо сансарт одоо уулзж ирсэн. За тухайн үедээ одоо Америкийн нэгдсэн улс зөвлөх холбоот улс гэдэг ингээд хоёр үндсэн лагерт хуваагдаад ингээд хүйтэн дайны үе байсан ч гэсэн одоо хүн төрөлхтөн сансар судлалын одоо хувьд бол нэг юм аа гэдгийг бас энэ одоо музейгээс үзэж болохоор ер нь бол одоо сансар судлал одоо энэ гариг ертөнцийн одоо судлал шинжлэх ухаан гэдэг бол ерөөсөө л аль ч нэг улсын одоо өмч биш одоо дэлхийн нийтийн өмч байдаг. За энэ утгаараа ерөнхийдөө яг энэ хэсгийг ингээд үзэхэд ерөөсөө маш сайхан сэтгэл хөдлөж байна. За тэгээд энэ музейн одоо бас хэсгээс ингээд харж байхад бид нар одоо та нарт хамгийн гоё хэсгээр ингээд дагуулж очих гэж байна. Та одоо таагаараа
Энэ одоо музей хамгийн одоо гоё хэсэг. Хамгийн одоо сайхан одоо үнэхээр гайхамшигтай. Монгол хүн үнэхээр энийг одоо үзэх юм бол одоо сэтгэл нь хөдөлж одоо омогшоор одоо хамгийн гоё хэсгээр одоо бид нэг очих гэж байна. Хэдүүлээ яг тэр хэсгээр ингээ хандаа очио. За бид нар ингээд ороод ирлээ. Ер нь дэлхийд ер нь одоо сансарт одоо хүнээ нисгсэн шинжлэх ухааны одон судалгаа хийсэн одоо улс бол маш цөөхөн байдаг. Тэгэхээр одоо энэ дээр одоо манай Монгол улсын маань ингээд төрийн далбаа ингээд байж байна. За би тэр одоо сайхан өдрийг үнэхээр одоо тодхон санаж байна. Одоо манай Монголын сансрын нисгч Гүр ах ах маань сансарт нисэж тухайн үед бас монголчууд бидний одоо үнэхээр магнат хийнэжсэн. Одоо жирийн одоо малчин айлын хүүхэд одоо сурч боловсрч энэ одоо мундаг дэлхийн техник технологиг эзэмшиж ингээд сансарт нисчихсэн. Хэдүүл одоо яг ямар улс байдгийг бас сайхан харъя. За Чехословак, Польш, за хуучнаар одоо зүүн Герман байна. За Болгар, Унгар, Вьетнам, Куб, за Монгол, Румын, Франц, Энэтхэг, Сир, Афганистан, за Япон, Их Британи, Австри, Герман, Казахстан, Америк нэгдсэн улс, за Монгол гэдэг үнэхээр одоо сайхан байна. Яагаад тэгэхээр ерөөсөө манай монголчууд ч одоо 20 дугаар зуунд чинь ерөөсөө өөрсдийнхөө тусгаар технологиос тунхаглаад өөрсдөө одоо сансарт хүнээ нисгсэн одоо энэ одоо хүчрэг гүрнүүдийн хамт ингээд зэрэгцээ зогсож идэг. Үнэхээр одоо монголчуудын бидний хувьд үнэхээр яахын аргагүй одоо бахархах одоо зүйлийн нэг. Үнэхээр одоо энэ музейд ирээд бас надад үнэхээр сайхан санагдаж байна. When are you gonna come now? When are you going to leave? Should have stayed on the farm. Should have listened to my own man. Living on you forever. Didn't sign up with you. За энэ баар нь болохоор одоо Вашингтон DC хоттой бас нэлээд нэр хүндтэй бас баарнд бол ордог. За энд ирсэн бас уран бүтээлчид одоо гадны дотны зуулчид ерөөсөө бүгдээрээ энэ хүмүүст ингээ сайхан дуу захиалдаг юм байна. Тэгээд Америкуудын хувьд ерөнхийдөө дуу хөгжмийнхаа хувьд ерөнхийдөө маш тийм одоо авьяастай хүмүүс ерөөсөө ингээ мөнгө өгөөд ингээ дуу захиалдаг. За тэгээд хөгжим тоглохынхаа хувьд үнэхээр одоо авьяастай одоо мундаг юм хоёр залуу ингээ тоглолт юм байна. Би сая одоо энэ хоёрт одоо залуучуудад бас одоо манай үзэгчдэд зориулаад Көөний нэг сайхан дуу захиалсан. Одоо ингээд тоглож өгөх байхаа. I've been singing with my band, cross the wire, cross the land. I see you out there, you lead on the way. But then their beauty and their style, and then the moon after a while, take me to their dirty dance every time. Oh, you're gonna take me off that, please. Oh. Тэгээд энд ирсэн чинь бас одоо бидний мэдхгүй олон сайхан дуунууд байж байна. За ялангуяа Латин Америкийн одоо Америкийн одоо залуучуудын дунд одоо хит болж байгаа. За мөн одоо 60 70-аад оны үеийн, за 80-аад оны үеийн алтан үеийн дуунуудыг бол үнэхээр сайхан тоглож байна. За тэгээд төгөлдөр уурын хувьд бол ерөөсөө элдв янзын одоо бэлтгэл байхгүй шууд одоо цаасан дээр одоо жишээлбэл энэ салфеткин дээр ингээ сайхан одоо ямар дуу захиалгаа сайхан бичээд өгдөг. Тэгээд ерөөсөө нэг ганц 2 минутын дараа л хэд одоо захиалгын нэг сайхан одоо биелүүлдэг. Үнэхээр одоо дуу хөгжмийн хувьд бол үнэхээр сайхан гайхалтай ард түмэн байна. German Shepherd in an Oxon Hill backyard going, what was that?
we got me. You're always on my mind. If I made you if I'm sorry I was blind. Maybe I all those lonely the things I should have said, I just never took the time. But you were always on my mind. You were always on my you were always on my mind. Give it up for that guy, because I couldn't get the lyrics up there. She won the fast machine, she kept the boy. There you go, that was the blue suede shoes she wanted. That's what she said. She said blue suede shoes, but not the Elvis song, the other blue suede shoes. Тэгэд бид хэдийн хувьд одоо ингээд Америкийн за их хөгжилтэй хүмүүс байна те Америкт бид хэдийн хувьд гэсэн одоо ингээд сайхан дуугаа захиалаад ингээд нэгэн үдшийг одоо их сайхан зугаатай өнгөрүүлж байна. Тэгээд манай үзэгчид бид нар одоо юу бас ямар юугаар бэлэг барьж байна гэхээрээс Америкийн ард түмнүүдийн дунд орохын тулд эдгээр хүмүүсийн бас дуу хөгжмийнхаа одоо соёлыг дуу хөгжмийг одоо яаж эдгээр хүлээж авч байна. За тэгээд эдгээр өөрсдөө бас яаж одоо амарчсан гэж чаддсан байна. За ялангуяа дуу хөгжмийнхаа хувьд энэ ч одоо яагаад байгаа юм болоо те. Би одоо ингээд өнөөдөр ингээд юм ярьсан чинь хүмүүс ирээд ингээд хайраа илэрхийлээд байна. Их сонирхолтой өн ч одоо юу болж байна. Thank you. Өнөөдөр одоо ингээ од болцсон юм ааш би. Энэ хүмүүс одоо намайг таниад байгаа юм ааш. Энэ бол зүгээр сайхан инээдэмтэй байсан, шоткой байсан. Гэхдээ Америкчууд өөрсдөө маш их тийм хөгжилтэй сайхан хүмүүс байдаг. Биеэрээ цэгнээд байдгүй. Дуу хөгжим гэдэг бол ерөөсөө нэг тайзан дээр гараад дуулахтай биш. Одоо хүмүүс өөрсдөө тайзан дээр гараад бүжиглээд өөрсдөө хэрэг хүсэл хөгжим тоглоод сууж болдог. Ерөөсөө ийм сайхан хөгжилтэй ийм чөлөөтэй сайхан ард түмэн байна. Энэ ширээн дээр байгаа залуучууд чинь одоо сайхан төрсөн өдрөө хийгээ сууж байна. Хай. Ер нь ингээд Америкт ингээд харж байхад байна шүү дээ. Ер нь тийм сайн одоо сайхан эрэг нэрхтэй хүмүүс одоо ингээд сайхан цугларсан байж байна. За яг миний хажуугийн ширээн дээр чи ингээд залуучууд ингээд төрсөн өдрөө тэмдэглээд ингээд сайхан сууж байна. За тэгээ энэ хөгжмийнхэн энэ баарных нь одоо зохион байгуулалт нь ерөнхийдөө маш чөлөөтэй. Энэ сайхан тайсан дээрээ гараад дуулаад бүжиглж болдог. Чөлөөтэй байдал гэдгийнхээ хувьд бол одоо юу хэлж чинь гэхээр одоо тийм замбраагүй байдал биш. Энд одоо ерөөсөө хүн хүнийхээ эрх ашиг сайхан хүндэтгдэг. Сайхан дуулж чадвал дуулж чаддаг, бүжиглэл бүжиглж чаддаг одоо ийм сайхан ард түмэн байна. За өнөөдөр бол бид хэдийн хувьд онцгой өдөр байлаа. Амьд хөгжмийн клуб дээр ирээд Америкуудын дунд ороод сайхан хөгжим тоглоод ингээ сайхан суухад ерөөсөө өнөөдрийг алжаал маань ингээ тайлгдж байна. Ихэнх сайхан хөгжилтэй сайхан өдөр өнгөрлөө. Тэгээ дараагийн дугаарт баяртай үзэх штэ.